2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн засгийн газрын тогтоолоор бүх төрлийн тэг мягны 35 мм болон түүнээс нэмгэн нэг удаагийн нийлэх хальсангуудыг худалдаа үйлчилгээний зориултаар үйлдвэрлэх мөн импортлохыг хориглосон. За энэ шийдвэр удахгүй хэрэгжиж эхэлнэ. За байгаль орчин аж үйлчлийн яам, гайл ерхий газар болон мэргэжлийн хяналт ерхий газраас тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм. Мэдээж тогтоолыг зөрчсөн болвол энэ зөрчлийн тухай хуулийн хог хаягдлын тухай хуулийг зөрчих хэсэгт зааснаар энэ хориглосон сав баглаа бодлыг үйлдвэр үйлчилгээнд хэрэгэлсэн иргэнийг 301 буюу 300 мянган төгрөгөөр за аж ахуй нэгж байгууллагыг 30000 нэгж буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авахар бол тусгасан байгаа. Тэгэхээр энэ дээр импортлсон, үйлдвэрлэсэн, худалдаа үйлчилгээнд хэрэгэлсэн тохиолдолд бол дээр арга хэмжээнүүдийг бол авч ажиллахаар байгаа. За эхний ээлжинд бүх төрлийн гялгаруутыг хэрэглэхийг хориглоогүй гэдгийг байгаль орчин аж үйлчлийн яамнаас мэдгдлээ. За иргэдийн өдөр тутамдаа өргөн ашигладаг тэг мягны 35 мм болон түүнээс нэмгэн гялгар хальсангуудыг хэрэглэхийг хориглосон. За гэхдээ хүнсний скотч болон тасалдагууд энд багтахгүй юм байна. Эхний ээлжинд бид одоо ялангуяа энэ зах тэгээд бас энэ худалдааны төвүүдээр одоо ямар ч одоо төлбөргүй одоо савлж өгдөг тийм нэг удаагийн хальсан уутнууд одоо нэг 10 уут гэлтэй эсвэл нэг цэнхэр улаан судалтай уутнууд гэдэг энэ уутнуудыг хориглоно гэж бодож байгаа. Тэгээд цаашдаа бол бид бас тодорхой хэмжээгээр одоо бас энэ үйлдвэрлэгчийн импортлогчийн одоо хариуцлагын тогтолцоог бүтүүлэхэд чиглэсэн эко төлбөрийн хууль хийх энэ ажлын хэсэг гараад ажиллаж байна. За гялгаруутыг хэрэглэнээс гаргах нь байгаль дээлтэй. За гэхдээ засгийн газрын тогтоод тусгагдсан шиг бүх төрлийн гялгаруутыг хэрэглэнээс гаргавал хүнсний бараа бүтээгдэхүүнийг савлах баглаа бодлоо юугаар орлуулж эхлэх вэ гэдг нь одоогоор тодорхой бус байна. За ямар ч шийдвэр 3 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Энэ шийдвэрийг мөрдөж ажиллаагүй тохиолдолд байгууллага иргэнийг торгох арга хэмжээ авах юм.